Сайн уу? За өнөөдөр би та нартай зориулаад cleansing oil буюу тосон цэвэрлэгч нарны тосны талаар бичлэг хүргэх гэж байна. Нарны тосны талаар маш дэлгэрэнгүй бичлэг бол оруулж байсан. Анх удаа cleansing oil-аар дагнсан бичлэг бас оруулж үзэж байна. Өнөөдрийн бичлэг ямар арьстай хүмүүс зориулсан бэ гэхээр энд тэнд нүрсэл батга гардаг. Тэгээ хамарны хар батгатай нөхцөлтэй арьстай хүн. Ялангуяа энэ бичлэгийг дунд дуслан үзэж дуусны дараа надад талархна гэдэгт бол би итгэлтэй. Таны яг одоогийн арьс арчилгаанд маш том ахиц дэвшил гарах учраас та бичлэгээ дуустал нь үзээрэй. Одоо миний ширээн дээр 8 бүтээгдэхүүн байна. Яг 4 нарны тос, 4 тосон цэвэрлэгч байна. За тэгээд хамгийн ихний нарны тосны хувьд гэвэл Aromatica brand-ийн Sun Serum байгаа. Vitamin C 1% агуулсан арьсыг жоон цайруулж өгнө гэсэн. Тэгээд zinc oxide 24% орсон учраас тийм учиргүй бүр их тийм цайралт өгөөд байдгүй. Ер нь дажгүй нарны тос байсан. Энэ нарны тосыг болохоор би зунжингаа хэрэгэлсэн. Зөвхөн миний нарны тос тийм байсан уу? Эсвэл угаасаа энэ нарны тос маа тийм байдаг юм уу мэдгүй. Дотроо нэг юм ширхэхтэй, эсвэл нэг юм чулууны үүрмэгтэй юм шиг яг ингээд хүрч хахад нэг юм бэржиг мэдрэгдээд байсан. Энэ нарны тосыг ямар арьстай хүн хэрэглүүл зүгээр вэ гэхээр тийм хуур арьстай хүн дэх зүгээр. Яг тэр энэ нэлээд юм тосон бүтцтэй, тийм тослог нарны тос байгаад байсан. Ерөөдөө бол дайжгүй ямар нэг тийм одоо шинэ батга энтер бол ерөөсөө үүсгээгүй юм нарны тос байна. Энэ нарны тос энэ cleansing oil-оос бусд нь болохоор ээлжилж хэрэглээд 3-7 хоног хэрэглэсэн байгаа. Энэ хоёрыг болохоор энэ зонжонгаа хэрэглэсэн юм хоёр бүтээгдэхүүн. За энэ cleansing oil-ийн хувьд болохоор сарнаа цэцэг агуулсан. Би 5 сард Вьетнамд амарч байхдаа авч хэрэглэсэн. Ингээл хэрэглэж байхад бол тийм сарнаа үнэртдэг. Тэгээ дотроо vitamin E агуулсан ийм cleansing oil байна. Парабен агуулсан cleansing oil. Ерөнхийдөө бол надад бол дайжгүй санагдсан. Гэхдээ энэ Монгол зарагддаг үгүйг бол би сайн мэдгүй. Учиргүй нэг тийм үнэхээр гоё cleansing oil бол биш, зүгээр нормалны cleansing oil байсан. Сүүлийн 3-7 хоног яг энэ 3 нарны тосыг бол яг зэрэг хэрэглэсэн. Ээлжилж хэрэглээд би гаран дээрээ тестерлэж үзсэн л дээ. Гурвуулангийн ингээд түрхэд үтсэн чинь хамгийн ихэнд Age 20s Long Protection Mild Essence Sun Cream гэдэг нарны тос байна. Нөгөө хоёр нарны тосыг бодвол баг зэргийн жоохон цайралттай, жоохон хөхрөөд байсан. Монголчуудын хувьд болохоор тийм цайралт өгдөг нарны тос нь яг үнийг хэлэхэд бол нэг тийм дуртай биш шүү дээ. Арьсыг цагааруулна гэхээсээ илүү арьсыг жоохон хөхрүүлж харагдаад байдаг болохоор жоохон тийм онцгой байгаад байдаг. Гэхдээ миний хувьд болохоор би яг нэг арьс арчилгааны зөвлөгөө өгдөг, ялангуяа батгатай арьстай, эмзэг арьстай хүмүүс зөвлөгөө өгдөг учраас би ихэнх хүмүүст нь ямар нарны тос санал болгодог вэ гэхээр physical нарны тосыг санал болгодог. Physical, chemical нарны тосноос physical нарны тос нь илүү цайралт өгдөг. Тэгэхдээ арьсыг маш сайн хамгаалж өгдөг. Нарны туяаг шууд буцаагаад ойлгочдөг гэсэн. Арьс нь тэгж шингээж сэвх нөсөд холбол үүсгдэггүй. Гэтэл нөгөө chemical нарны тос болохоор нарны туяаг өөрийнхөө арьсандаа ингээд шингээгээд дулаан үүсгээд буцаагаад цацдаг. Сэвх нөсөд холбол үүсгээс хамгаалъя гэж бодож байвал physical нарны тосыг хэрэглэж байгаарай. Physical нарны тос ерөөсөө дотроо 2 төрлийн найрлагатай байдаг. Zinc oxide, titanium oxide гэдэг. Энэ хоёр найрлага орцонлох юм бол шууд physical нарны тос гэсэн. Ялангуяа юм батга гарамтгай эмзэг арьстай хүмүүс бол physical нарны тос нь илүү тохиромжтой. Тэгээд зүгээр нэг юм энгийн, хурай, нэг батга гардгүй арьстай бол chemical нарны тос нь зүгээр. Яг л энэ нарны тос нь яадаг гэдэг тийм цайралт өгдөггүй. Ялангуяа тэр мейкапны доор маш гоё тохирдог гэсэн. За химийн гаралтай нарны тос гэх юм бол энэ BioHeal-ийн Panthenolтай Cica Blemish Sun Cream гэдэг энэ нарны тос байна. Ялангуяа мейкапны доор түрхэхэд бол бүр маш гоё тохирдог. Шууд түрхлээ гоё шингэждэг. Яг түрхээд хэрэглэж байхад мэдээж энэ бол chemical нарны тос. Энэ хоёр болохоор physical нарны тос ахна шүү дээ. Ялгаа нь маш том ялгаа. Chemical нарны тос нь бага зэргийн анхлын үнэртэй шиг тийм үнэртэй юм билээ. Хоёрын үнэрийн хувьд болохоор хурц үнэр бол байхгүй. Гэхдээ энэ Age 20s гэдэг энэ нарны тос болохоор зүгээр миний хувьд ч тийм яг ингээд түрхээд ингээд хэрэглэнгүүд нэг юм хаймарч юм шиг эсвэл нэг баримлын шаварч юм шиг нэг тийм жоохон үнэр нь жоохон нэг тиймэрхүү байгаад байсан. Нэг сонирхолтой нь эдгээр бүтээгдэхүүнээ яг сүүлийн 3-7 хоног хэрэглэж байхад би анх хэрэглэхдээ жоохон айцтай байсан байхгүй. За яана шинэ бүтээгдэхүүнд оршиж үзэж байгаа одоо нүүрэн дээр батг гарах үе дээр реакц өгөх үе гэж би хайжсан. Гэтэл аль нь ч энэ хугацаанд бол ерөөсөө батг гараагүй. Дараагийн нарны тос болохлээ. Этүүдийн Mineral Filter Sun Cream гэдэг нарны тос байгаа. За энэ мэдээж mineral гэж байгаа учраас physical нарны тос гэсэн. Бага
баг зэрэг цайралт өгдөг. Энэ хоёрыг харьцуулаад үзэх юм бол энэний цайралт нь бас арай гайгүй. Энэ нарны тосчин их алтартай юм бэлээ. Одоо хэрэглэж үзэхэд бол таалагдсан. Юусо батаг үүсгээгүй, хүнд мэдрэмж бол энэ төр бол өгөөгүй. Яг мейкапныхаа өмнө праймер хэрэглээ. Тэгээ праймерийнхаа өмнө нарны тосоо хэрэглэхэд бол гоё тохиромжтой юм бэлээ. За тэгээ физикал нарны тос учраас би маш олзуурхаж ялангуяа тийм бат гарамтгай эсвэл эмзэг арьстай хүнд хэрэглүүлэх зүгээр юм даа гэж би бас бодсон. Нарны тос хэрэглэх хэмжээ гэж бас байдаг. 3 хурууны хэмжээтэйгээр ингээд түрхээд нүүрэндээ болон хүзүүндээ яг ингэж жиг тараагаад бол хэрэгжилдэг. За надад бол энэ нарны тос бол таалагдсан. Физикал нарны тосыг хайж аваад энэ нарны тосыг та нар хэрэглээд үзээрэй. Ямар нэгэн тийм батаг гарна гэсэн асуудал байх усвал яалтчгүй солонгостой алдартай гэдэг нь бол үний юм шиг санагдсан. Хүмүүс асууж магадгүй энэ 4 нарны тосны хамгийн өөрт чинь таалагдсан айл нарны тос вэ гэж надаас асуух юм бол яг үнийг хэлэхэд би уг нь химийн гаралтай нарны тосонд бол дурггүй. Гэхдээ яг ингээ хэрэглэж байхад тийм тааламжтай мэдрэмж өгдөг. Нэг л тийм гоё нарны тос гэх юм бол надаа энэ нарны тос байсан. Био хийлийн. Тэгээ эн чинь өөрөө пантенолтой, сикатай, арсыг гоё тайвшруулдаг. Энэ нарны тос надад үнэхээр таалагдсан. Уг нь бол би тийм химикал нарны тосны хүн биш л дээ. Химийн нарны тосонд дурлуулахар нарны тос энэ лээ. Энэ 3 физикал нарны тос дундаас надад хамгийн их таалагдсан болохоор этүүдийн нарны тос их гоё. Миний болохоор би өөрөө физикал нарны тос хэрэглэх дуртай. Арсыг илүү хамгаалж байгаа надад мэдэгдээд байдаг. Тэгээ батга үүсгээс сэргийлж байгаа, үрчлээ үүсгээс хамгаалж байгаа, сэв нөсөө тол үүсгээс хамгаалж байгаа учраас надад яалчгүй физикал нарны тос арсыг хамгаалтын хувьд бол илүү. За одоо cleansing oil-ыг ярина. Энэ хамгийн түрүүнд энэ cleansing oil-ыг ярьсан тийм ээ. Нөгөө 3 cleansing oil байна л да. Шатраалтайгаар нь явъя. За хамгийн түрүүнд Dr. G-ийн cleansing oil байна. Хүнд мейкапны будалтыг бол арилгахад их тохиромжтой санагдсан. Тэгээ үнэрний хувьд бол яг л нэм тийм ургамлын үнэртэй. Надад бол энэ cleansing oil таалагдсан. Ерхэд бол би cleansing oil хэрэглэхдээ яг нэг даралтаар нэг пампаар бол хэрэглэдэг. Дандаа яг юм 2 памп буюу 2 даралтаар шахаад тэгээд гарн дээр бүр ингээд маасаа ингээд дулаан үүсгээд халааж агаад хэрэв би нүрэ будцсан байх юм бол нүрийнхаа будгийг арилгах үүднээс бүр ингээд зөөл ингээд массаж хийгээд тэгээд одоо энэ сормосны будгаа арилгахтаа ч гэсэн яг сормос нэр ингээд зөөл ингээд массаж хийгээд ерөөдөө бараг 1 минут бол массаж би бол хийдэг тэгж ингээд дулаан үүсгээд бид нар бодохдоо тосон цэвэрлэгчийг батга гарантгай тослог арьстай хүнд тохиромжгүй хаа тосон гэхээр би жоо айгаад байна гэсэн тийм хүмүүс байдаг л та. Ерөөсөө айх зүйлгүй оливын тос, эсийн тос энэ төр бол биш. Coconut oil шиг арьсанд ерөөсөө үлддэггүй. Арьсанд зориулагдсан бүтээгдэхүүн учраас ихэнх cleansing oil-ууд дандаа устай холигдоод усаар зайлангуул шууд сүүшиг цагаан өнгөтэй болчтой. За тэгж бохирлыг илүү авч ийн гэсэн. За тэгвэл бид нар ингээд double cleansing гэж ярьдэн штэ. Тэгэхээр тосон цэвэрлэгчээр цэвэрлчихэд араас нь нүрийн шингэн савгаар угаана гэсэн. Гэтэл бид нар болохоор зөвхөн нүрийн шингэн савгаар нүрийнхээ будгийг арилгаал будгаа арилгачлаа, нүрээ цэвэрлжлээ гэд ойлгоод идэг. Тэр нүүрний шингэн савн чи ихэнх нь дандаа усан хүчтэй цэвэрлэгч нар байдаг учраас одоо өглөө бид нар ч юм болохоор ингээд чишүүлэгч тос төрөгч байгаа, нарны тос төрөгч байгаа. За тэгээ праймер хэрэглэж байгаа. Тэгээд крем хэрэглэж байгаа. Гэтэл дандаа ийм тосон бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Тэнгүүд тосыг тосоор нь арилгах үүднээс бид нар тэр одоо зузаан хэрэгсэн тоснуудыг болохоор яг ийм тосон цэвэрлэгчээр л арилгах илүү маш сайн цэвэрлэгддэг гэсэн. Тосон бүтцтэй заа ингээд түрхчээд байхад усан нүрний шингэн савгаар угаах юм бол одоо тэр тос бол бүрэн арилдаггүй. Арсны нүхс өвөнд үлдээд хар батга, өрсөл батга тэгээ нүчилд үүсгэж нөлөөлдөг. Яг бол бидний энэ арсанд бохирдол үлдчихэд байна гэсэн үг байхгүй юу? Нүхс өвөө сайн арилгах үүднээс энэ тосон цэвэрлэгч юм. Зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Тэгээд би бол өмнө нь бол бас яг үнийг хэлэхэд бол тийм тосон цэвэрлэгч өгөл нэг хэрэглэдэггүй байсан. Мицеллус одоо цэвэрлэгч усыг бол хэрэглэдэг байсан байхгүй. За тэгээ сүүлийн 3-4 жил бол тосон цэвэрлэгчийн ач холбогдлыг яг өөрөө ойлгоод өөрөө хэрэглэж үзээд хамаагүй үр дүнтэй юм байна гэдгийг би бол ойлгосон байна. Дараагийн cleansing oil болохлээ. Mishag-ийн Super Off Deep Cleansing. Энэ болохоор ялангуяа тийм хуур арьстай хүнд их зүгээр. Ерөөдөө тийм өтгөн бүтцтэй. За тэгээ манайхаа cleansing oil сонгож авахдаа хэрэглэж байхдаа нэг юм анзаараарай. Сайн чанарын cleansing oil ингээ хэрэглэж явах үед тусаар угаасны дараа арсны гадаргуунд тослог ямар нэгэн тийм үлдэц бол үлдэх ёсгүй. Яагаад ч үлдэх ёсгүй. Sensitive skin буюу эмзэг арьстай хүнд зориулсан. Гэтэ нэг сул тал нь юу гэхээр үнэр нь энэ 3 cleansing oil-ыг бодох юм бол амар хурцсан мөртэй. Амин тос гэж ярьдэн шүү. Essential oil нь бүр
сэнх хийж үнэртдэг. Би нэг тийм хурц үнэрэн дургу учраас яг essential oil-ийн үнэрэн дуртай хүмүүст бол яг энэ зүгээр. Энэ бол сайн cleansing oil лээ. Үнэрлж жоохон тийм. За хамгийн сүүлд буюу надад хамгийн их таалагдсан тосон цэвэрлэгч байна. Apeo brand-ийн Deep Clean Cleansing Oil. Яг үнийг хэлэхэд би анх энийг авч яхад бол хэлэлт бол нэг үүсгээг байхгүй. Гоё гэж би бодоагүй. Зүгээр л тийм л байх гэж би бодож ирсэн. Гэтэл яг эдрийг ингээд яг зэрэг хэрэглээд нэг ээлжинд энийг хэрэглээ үзсэн ч юм бүр. Надад бүр үнэхээр их таалагдаад нэг тийм шингэн бүтцтэй. Энэ болохоор юм өтгөн бүтцтэй ахгүй. Өтгөн бүтцтэй учраас мейкапыг бол илүү сайн арилгах. Энэ болохоор тийм арай жоохон шингэн, үнэр нь их гоё нэг тийм зөөлөн, маш гоё зөөлөн байгалийн нэг тийм. Тэгээ надад энэ cleansing oil бол хамгийн их таалагдсан. Тэгээ би хүмүүс ч гэсэн зөвлөмөр байна. Энэ cleansing oilд бол би 10-аас 10 оноо. Өмнө нь болохоор би энэ Apeo гэдэг брендийн усан цэвэрлэгчийг бол өмнө хэрэглэжсэн байхгүй. Олон жилийн өмнө л доо. Гэхдээ тэр одоо Монгол зарагдгаа байсан билээ. Тэгээ тэрийг хэрэглэж байхад бол яг нэг тийм эмзэг арьстай, батга харамтгай арьстанд бол бүр үнэхээр гоё усан цэвэрлэгч байсан. Apeo гэдэг брендийн бүтээтгүүнүүд нь ер нь бол сайн байна да гэж би бас дотроо бодсон. Тэгээ Монголд бас тэрний усан цэвэрлэгч нь бас ороод ирвэл тээ. Тосон цэвэрлэгчийг болохоор түрүүн хэлсэн шүү дээ. Хар батга бол нөхцөлтөнд бас хэрэглэж болно гэв. За тэгвэл хар батга болон нөхцөлтөнд яаж хэрэглүүл илүү үр дүнтэй вэ гэхээр за мэдээж энийг болохоор яг ингээ хоёр даралтаар гарн дээр тусаачлаа. Алгаар ингээд авсрагж байгаа нүүрэндээ сайхан массаж хийчлээ. Хүнд бодолтойч бай. Эсвэл нэг юм хөнхөн бутсан ч заавал мейкапа яг тэр массаж нэлээ хийсний дараа усаар ингээд зайлж угаачаад цэвэрхэн байгаа тийм үү. Тэнгүүд одоо нүрээ арчаад эсвэл өөрөөр нь хатааж агаад эсвэл хөнгөөр арчиж болно. Тэгснийхаа дараа дахиад cleansing oil-оос хоёрыг тусааж агаад дулаан үүсгээд хамрын хар батхтай хэсгээр бүр ингээд зөөл массаж. Ерөөсөө яарах зүйл байхгүй. Ерөөсөө тийм хүчтэй ингэж үрэх шаардлагагүй. Ингээд зөөлөн гулгуулах маягаар ингээд хэрэглээ. Ерөөдөө бүх хэсгээр ингээд сайхан зөөлөн ингээд массаж хийх. Энэ аргыг болохоор өдөр болгон бол хэрэглэх шаардлагагүй. 7 хоногт нэг удаа гүн цэвэрлэгээ хийх маягаар бол энэ аргыг бол хэрэглэж болно. Тосон цэвэрлэгчийг яг нэг дор 2 удаа хэрэглэж гэсэн. Арсны гүнд хоромтлогдсон байгаа бохирдлыг наашлуулах, гадагшлуулахад их тусалдаг учраас энэ аргыг бас та нар туршаад үзээрэй. За тосон цэвэрлэгчтэй холбоотой бас нэг гоё арга зааж өгье. Тосон цэвэрлэгчийг болохоор бид нар зөвхөн оройн арьс арчилгаанд хэрэглээд байдаг шүү дээ. Яг нүүрний хавуудыг арилгахын тулд өглөө нь болохоор нүүрний шингэн самгаар угаачдаг тийм үү. Ийм өвлийн үйлрэлд гадаа маш сэрүүн байгаа арьс маш их хураашдаг үед болохоор тосон цэвэрлэгчийг өглөө орой хэрэглэж бас болдог. Нүүрний шингэн самгаар нэх угаах дургүй хүмүүс бас байгаад байдаг шүү дээ. Арьс ингээд өвлийн үйлрэлд айгүйх таталтаад хураашаад байд юм аа. Яг тийм арьстай хүмүүс байх юм бол өглөө нь болохоор нүүрний шингэн самгаар угаахгүй шууд тосон цэвэрлэгчээрээ угаачиж болно. Тэгээ та нар бас бодож иж магадгүй л дээ. Мөнөө яагаад ингээд нарны тос cleansing oil ингээд нэг бичлэг болгоод бичлэг хийж байгаа юм болоо гэж бас бодож иж магадгүй. Нарны тос хэрэглэсэн бол cleansing oil-ыг бол заавал хэрэглэх хэрэгтэй. Аяхтай цэвэр усанд та оливын тос ч юм уу, ургамлын тос хийлээ гэж бодё. Усны дээд талд нь тос маа хоорондоо уусахгүйгээр дээр ингээ хөвчдөг тийм үү, ингээ тунчдаг. Ус тос хоорондоо ингэж нийлэхгүй байна да. Яг тэрнтэй адилхан өглөө босоод эссенц хэрэглэн, чишүүлэгч тос хэрэглэн, нарны тос хэрэглэн, праймер хэрэглэн, зарим хүмүүс бейс хэрэглэдэг, крем хэрэглэждэг. Доор хаяжийн 5 тосон бүтцтэй юм хэрэглэчихэр чинь бид нэр усан цэвэрлэгчээр ингээд хичнээн ингээд усаар булгуулж угаагаад эсвэл одоо гэдэг усан цэвэрлэгчээр угаасан ч гэсэн нарны тос бидний арьсанд үлддэг. Тийм болохоор хамгийн зөв арга бол тосыг тосоор нь арилгах. Арьснаас нарны тосыг бол бүрэн цэвэрлж гинэ л гэсэн. Тийм арьс арчилгааны зөвлөгөө өгдөг гадаадын YouTube-руу дэлхийд алдартай загвар өмсөгч дуучид ихэнх нь дандаа арьс арчилгаанд бол cleansing oil-ыг бол заавал багтаадаг. За одоо жишээ нь дуучин Somi, Hailey Bieber, Miranda Kerr гэх мэтчлэн маш олон алдартай хүмүүс арчилгааныхаа хамгийн түрүүнд cleansing oil-оор одоо нүүрнийхээ бодгийг бол арилгадаг байгаа. Тэгээ нэг зүйлийг бас тодруулж хэлье гэж бодлоо. За тэрний юу гэхээр та нар маань бас мэдж байгаа би өөрөө өмнө арсны асуудалтай байсан. Маш их батхтай, батханы сорьтой байсан тийм үү. За тэгээд яг ийм батханыхаа сорийг арилгах, за батхаа арилгахад бол би дотроос сарнаа андаа угаад гаднаасаа алоэ гелийг түрхэж бол арилгаж байсан. Одоо хүртэл би алоэ гелийг бол миний бүр байнгын мөнхийн хэрэглээ. Instagram story-г үздэг хүмүүс бол бүгд мэдж байгаа. Би алоэ гелээ шинээр нь задлаа. Бүр дуустал ингээд шавхаж хэрэглчээд хайжлаа тэгээд хэрэглээ явчихдаг. Тэгэхээр би энийг бол одоо хүртэл байнга хэрэглэдэг. Гэтэл зарим хүмүүс болохоор яагаад ингэж өөр бүтээгдэхүүнүүд ингэж харуулад байгаа юм бэ? Тэ чи чинь алоэ гелээ хэрэглээд
батгачин арилаагүй мүү гэдэг. Эн чинь бол тусдаа өөр асуудал шүү. Би бол алгыг гээл сарнаанд 6 цагаа бол хэрэгжилж байгаа. Одоо хүртэл хэрэгжилж байгаа. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд бат маань арилсан. Харин яагаад энэ бүтээгдэхүүнүүдийг би харуулдаг вэ гэхээр мэдээч энэ чинь ингээд арьс арчилгаа гэдэг чинь зөвхөн нэг юм төрхэд бас болдоггүй зүйл аахгүй. Заавал одоо цэвэрлэгээ, чигшүүлэлт, тэгээ гуйжуулалт, хамгаалалт гэд их олон зүйл байж арьс гоё болдог. Би өөрөө эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж үзээд тэгээд анализ хийгээд туршиж үзээд эхлэнгүүт чинь хүн чинь нэг за их нэг маш гоё бүтээгдэхүүн бол дээшээгээ цолгоо гараад ирдэг. Яг зүгээр нормалны бүтээгдэхүүн бол яг ерөөд бол мэдэгддэг. За зарим буруу бүтээгдэхүүн хэрэгч арьсыг маш эмзэгшүүлдэг тийм бүтээгдэхүүнүүд байгаад байдаг байхгүй. Та нар маань энэ бичлэгүүдээс хэрэгтэй юм олоод аваасай. Тэгээд дараагийн гол сахны бүтээгдэхүүн сонголт хийхэд чинь бас тус нэмэр болох үүднээс эдгээр бичлэгүүдийг хийдэг байгаа шүү. Одоо энэ нарны тоос, энэ cleansing oil-ыг бол би ерөөсөө зардаггүй, надтай бол ямар ч хамааралгүй. За дараагийн бичлэгээр болохоор би Оддын skincare сурал бичлэгийнхаа 4 дугаарт солонгосын алдартай жүжигчин, дуучин Аюугийн одоо арьс арчилгаа, хоолны дэглэмийн талаар бичлэг одоо хүргэхээр бэлдэж байгаа. Аюугийн бичлэгээр уулзъя. Баяр таа. Тэгээ бичлэг маань таалагдсан бол лайк дарахаа бүү мартаарай. Тэгээд урмын сайхан үгсээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй.